За оюуны төвийн дэрэгдэх бүжгийн дугуулангийн багш байна. За манай бүжгийн дугуулан маань 1-ээс 6 дугаар ангийн сурагчид хамрагдсан байгаа. Хичээлсэн хугацаа нь болохоор 9 сарын 23-наас 11 сарын 18 хүртэл 7 хоногт 2 цагаар нэг удаа 2 цагаар хичээлсэн. За хөгжмийн дугуулангийн зорилго болохоор ер нь сурагчдын бие болдог уян хатан байдал, хэмнэл, мэдрэмжийг хөгжүүлэх, гоо зүйн хүмүүжил олгох, чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах чадварыг төлөвшүүлэхэд оршдог. За зорилт нь болохоор бүжгийн суурь хөдөлгөөн, хэмнэл, байдлал суралцах, Монгол болон сонгодог орчин үеийн бүжгийн анхан шатны ойлголтыг олох. За сурагчдыг өөрийгөө илэрхийлэх, тайзан дээр итгэлтэй гарах чадварыг нэмэгдүүлэх, сахилга бат хариуцлага, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд оршдог. Тиймээс хичээлийн дугуулангийн хичээлийн үйл явц хэрхэн явагддаг вэ гэхээр мэдээж бүжгийн бие халаалт, суурь дасгалуудыг тогтмол хийн. Сонгодог бүжгийн тэр дасгалуудыг тогтмол хийж хүүхдийн тэр бие халаалтад илүү их нөлөөлөх хөц байдаг учраас Монгол бүжиг, орчин үеийн бүжгийн анхан шатны техник, хөгжмийн хэмнэл тааруулан дасгал хийх зэрэг болдгоо. За тэгвэл сонгодог бүжгийн дасгал гэдэг нь юу юм? Гар хөлийн байдал, зөв зогсох, цэг суух гэдэг хүүхдийн маань эрүүл мэндэд ач тустай дасгал байгаа. Мөн дугуулангаар дамжуулаад бид нар Монгол бүжгийн техник, мөн чөлөөт бүжгийн ерөн тухайн сарда орж байгаа бүжгийнхаа техникүүдийг илүү түлхөө сурдаг. Гэхдээ нөгөө бүжгийн дугуулан гэдэг маань ингээл шууд бүжгэлчин болохыг бол хэлэхгүй. Яг анхан шатнаас нь зөв техникийг суулгаж дадал болгох ч юм уу те. Бүжгийн дугууланд хамрагснараа хүүхдүүд маань ямар ч бүжгийн бичлэгийг хараад өөрөө биедан сурахад агцтай байдгаа гэсэн үг. Зөв техниктэй сурна гэсэн үг байхгүй юу? За үр дүн сурагчдын хэмнэл мэдрэмж хөдөлгөөний уялдаа сайжирт мөн тайзан дээр өөртөө ихтгэлтэй байх гэх түрүүнд дурдсан тийм ээ. За тэгээд мөн урлагийн гоо зүй, мөн хөдөлгөөний эвсэлтэй болохын эдгээр зүйлсүүдэд илүү нөлөөлдөг. За анх бол эхний зураг дээр бол 10 сард эхэлтэй 9 сарын зураг гэсэн. Яг зогсож байгаа байдлыг харах юм бол өнөөдөр 11 сард энэ хүүхдүүдийн маань зогсоолт өөрчлөгдсөн байгааг та бүхэн маань харж болно. Тэгэхээр ер нь бол бүжгийн дугуулан гэдэг нь зөвхөн бүжиглүүлэл байхаасаа илүүтэйгээр ерөнхий тухайн хүүхдийн зөв зогсолт буюу яг эрүүл мэндэд маш ач холбогдолтой байдаг. За бид нар уг нь шинэ жилээр дугуулангийнхаа хүүхдүүд маань уг нь шинэ жилээр сургуулийн арга хэмжээнд шинжлэх арга хэмжээнд оролцсон гэж бэлтгэгдэж ирсэн бол харамсалтай энэ жил шинэ жил болоогүй бол бас засан охид маань ингээд бүжгээ хийж чадаагүй байгаа. За баярлалаа. Хөгжмийн дугуулангийнхаа тайланг танилцуулахад бэлэн болсон байна. Нийт 6-аас 10 дугаар ангийн сурагчид хамрагддаг. Мөн л 9 сарын 11-ээс 11 сарын 19-ны хооронд 7 хоногт нэг удаа 2 цагаар хичээлдэг байгаа. Мэдээж тухайн хүүхэд сурах гэж байгаа хөгжмийнхөө анхан шатнаас нь эхлээд анхан дунд гэж явагддаг болол энэ удаагийн дугуулангийн хүүхдүүд маань анхан шатнаас ингээ хамрагдсан хүүхдүүд байгаа. За зорилго нь сурагчдад гитар, төгөлдрийн анхан шатны мэдлэг, тоглох чадвар эзэмшүүлэх, хөгжмийн сонсгол, хэмнэл, мэдрэмжийг хөгжүүлэх, хөгжмөөр дамжуулан өөрийгөө илэрхийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршно гэсэн. Тэг мэдээж хүүхэд бүр маань өөрийнхөө нөгөө суралцж байгаа хөгжмөдөө мэдээж танилцсаж хөгжим гэдэг чинь 1 сар яваад 2 сар яваад ингээд шууд сурах боломжгүй шүү дээ. Өдөр болгоны
өөртөө ажиллах тэр давталт дахин давталт нь одоо хүүхдийг сайжрахад одоо үр дүнгээ үзүүлдэг. За одоо ингээд энэ хүснэгтдэр бол манай хөгжмийн дугуулангийн хүүхдүүдийн анхан шатны түвшинд 33.3% нь байгаа бол одоо хөгжмийн дугуулалтын эхэлснээс хойш гэсэн үг шүү дээ. Анхан шатанда байгаа хүүхдүүд бол байсаар байгаа. Мөн дунд шат руугаа орсон ч хүүхдүүд байгаа. Тэгэхээр дугууланд хамрагч байгаа хүүхдийн маань 33.3% нь анхан шатанд хэвээрээ байгаа бол дунд шат руугаа 66.6% нь орсон гэж үзэж байгаа. Мөн гитар хөгжим заалгаж байгаа хүүхдүүдийн маань 33% нь бас анхан шатанд байсаар байгаа бол 66% нь дунд шат руугаа орсон. Тэгэхээр хөгжмийн хичээлээрээ дамжуулт одоо тогтмол ирж байгаа учраас шууд хөгжимчин болно гэсэн ойлголт бас илүүтэйгээр хүн өөрөө өдөр болгон 20-30 яг тогтмол өөртөө ингээ 20 минут 30 минутыг зориулснаар дунд шат руугаа орох боломжтой байгаа. За тиймээс хөгжимтэй тэгвэл хөгжмийн үйл ажиллагаа яг юуг одоо энэ жил сурсан бэ гэхлээр мэдээж сурах гэж байгаа хөгжмөнтэйгээ танилцаж, гам уншиж, дасгал, фрактал, бие даах, нотоор тоглож сурсан байгаа. За тэгээд дахиад бас яг хэлэхэд хөгжим тоглодог хүүхдүүд бол хөгжим тоглох оюуны хөгжлийн түвшин илүү байдаг. Тэгэхээр эрэх үйлрэлт 2 дугаар үйлрэлтаа ч гэсэн анхан шатн дээр байгаа ч гэсэн бас одоо шантралгүйгээр дахиад 2 дугаар үйлрэлийнхаа дугууланд хамрагдаасаа гэж хүсэж байна. Улсын тэмцээнүүдэд бас өөрөө сэтгэл мэдрэмжээ бас тэр заримдаа ганцаардалтай одоогийн хүүхдүүд дийлгэр бол тэр юм орлоо тэр хэрхэн даван туулах вэ гэдэг зүйлийг бас ингээд анхаарал тавьсанд баярлалаа.